тэгээд тинейжрүүдээс амин хол яваарэ гэж хүсмээрээ. Би чи эдний тинейж бүлэг болчихсон шүү. Тэгээ нарийн байх хэрэгтэй. Амар нарийн байх хэрэгтэй. Тийжээс мөнгө цуглуулж байгаа. Хөдөлгөөцсөн юм байгаа. За их хөдөлгөөцсөн түүхээ сонсъё. Зөвхөн их хамаагүй хэлж болох юм байна. Намайг Холон гэдэг. Би Ирланд улсын WTO-д ирээд 9 сар болох гэж байна. Тэгээ би энд хэлний бэлтгэлээр ирсэн. Тэгээд энэ ресторан зөвч хийдэг байгаа. Та яг одоо уужимцэг нэтийг үзэж байна. Ирландын нийслэл Даблин. За, Даблин хотын төвд Даблин нэгц байдаг. Ийм нэг Motel One гэдэг зочид буудлын байдаг. Тэрний доор байдаг лаунж бол их гоё лаунж. Тэгээ ирж их суух дуртай, кофе ууж хичээл хийх софттой. Тэгээд өнөөдөр ингээд би хажуудаа энэ одоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамт суужаад холон тийм ээ. Хэмээн намайг холон гэдэг. За, холон Ирландд ирээд одоо яг хэр удаж юм? Би одоо яг 9 сар болох гэж байна. 9 сар болж байна тий. За аж амьдрал юу хэр байна да? Яг үнэнгээр л ярээрээ. Аж амьдрал юу боломж шүү. Одоо ер нь яг нэг клоо олоод байгаа зэрэг тасаад яриагаа болж. Ааха. Ирснээс хойш ер нь гадар дотор хэр аялаа? Нэг сайн аялаагүй. Тэгтээ нэг юу очиж үзсэн. Грей орсон, ховт орсон. Ааха. Яг энэ Ирланд дотор байсан. За Грей ховт ер нь хүмүүс очиж их гоё алхах дуртай газар байгаа. Тийм. Сайхан далайтай, ууштай газар илээ. Өөр хот мотор нь яваагүй байна. Яваагүй. За ингээд одоо гадаа ер нь хүйдэрч байна тий. Тэгээд өвлийн үйлрэл аль хэдийн Ирландад ихэлсэн байна гэж. Тэгсний нэг 2 сар бол надад аймаг хэцүүсэн ганцаараа. Ирланд дээр 2 сар бол аймаг хэцүүсэн дээ. Ажил олохгүй тэгээд байрнууд яаж яагаад 3 сард ирсэн болохоор бас аймаг хүдэн үед нэрсэн. Байр амар хүдэн тэгээд анх нөгөө осын бодлоос буучаад гэртээ орсон чинь ингээд амнаас уур гараад байранд бүр цогцлоо санагдчихсан. Яагаад нэрчээ гэж. За тэгээд яг 2 сарын дараа ажилд орж ирсэн. Ааха. Тэгээд ажилдаа олцсон байхад ер нь бол яг биед агаад явж байгаа хүүхдүүдэд бол аяга боломжийн санагдаж байгаа надад. Тийм үү. Яг одоо нэг цалингаараа хангалттай сургалтын төлбөрийг төлөөд тэгээд амжиргаандаа зарцуулаад өндөрж болно. Бас сайн хөрөнгөлт цуглуулж чадсан бол тийшээ тийшээ гоё аялж болно. Хүйтэн байранд шууд ингээл ороод те хэцүү байсан байна. Одоо байр маар нь гайгүй юу? Дулаан уу? Гайгүй юу? Дулаан одоо тэгэл халуучч өгөхгүй санагдсан. Тийм. Одоо яг нэг байгаль орчиндээс бол тасчихсан юм уу? Тийм байж магадгүй. Нөгөө амар заагаад байсан. Одоо болохоор яг хүт санагдсан. Одоо ингэдэг шүү дээ. Одоо ингээд ингэдэг байхгүй. Одоо ингээд чи одоо магадгүй ингээд Ирландд ингээд байдаг гэхээр найз чинь ч юм уу тэгжиж магадгүй. Тань ч мэддэг хүмүүс ч юм уу. Хулаа аж амьдрал хэр байна да тий. Би бас ингээд нэг ийш тийш явах гээд байна. Тэгээ Ирландыг сонирхож байна. Наа чи юу нэг ямар вэ гэж хүмүүс асууад байна шүү дээ тий. Ажиж амьдрахад хэр байна? Зарим нь тэгээд мөнгө төгрөг хураах боломж байна уу гэж битдэг шүү дээ. За чи энэ асуултууд яг найздаа зүгээр л амжилж ярьж байгаа шүү заа явахсаар. Яг л үнэнгээр ингээд төс тас гэж хэл. Ер нь бол яг хувийн сахилга бас хэрэгс болно. Өөрөөр хэлбэл шалтгаална. Окей. Тэр өөрөө яг мөнгө хураа гэж бодож ирж байвал амнаас нөгөө нэг хэлээ. Сахилгааттай. Тэ нөгөө нэг харамчич өгдөг. Харамчич өгдөг лээ. Яг одоо нөгөө юу? Гэхдээ ер нь бол яг харамч гэсэн үг наач нөгөө санхүүгийн амар нарийн сахилга. Тийм нарийн байх хэрэгтэй. Нарийн байх хэрэгтэй. Амар нарийн байх хэрэгтэй. Тийжээс мөнгө цуглуулж чадсан. Тиймээс та зүгээр үнэхээр хэлээс сураад нэг гадаад цогцод амьдарч үзээ нэг өөрөө ингээд сорж үзээ гэж бодож байвал зүгээр яг Ирландд ингээд боломж юм. Яг боломж юм. За ингээд Ирландтай холбоотой би одоо эрэг юмнуудыг асуулаа. Гэхдээ мэдээж
бас хүндрэл бэрхшээлтэй юмнууд байдаг л ах. Чиний ингээд одоо 9 сард байх энэ хугацаанд тулгарсан одоо тийм бэрхшээлтэй те жоохон анхааруулжтай юмнууд нь юу байсан бэ? Одоо магадгүй шинээр ингээд ирэх байгаа залуучууд янз бүр хүмүүс байх юм бол тэр юу байсан бэ? За би чинь ер нь бол 9 сард гүйтсэн юм байгаа. Яасан гинэ ирсээс яасан гинэ? Гүйтсэн юм байгаа. За их хөдөлгөөцөн түүхээс сонсъё. Зөвхөн их хамаагүй хэлж болох юм бол. Яа, тэр тусмал надад ингээд төвчнөөд сонсож байгаа юм л та. За, окей. Тэнгүүд анх ирээд нөгөө нэг Чинаби хаз хэлдэг шүү дээ. Би өөрөө очиод бас нэг ингээд нөгөө нэг юм бүглөөд гэрээ хаяг маяг бүглөөд нэг хүн дээр очиж уулзаад нэг яадаг шүү дээ. Тэгтээ гэрээ хаягийг маш сайн шалгаж авахгүй болол гэрээ хаяг буцаагаад буруу хүрээд ирэхээр банкаа нийлж тагчтай юм бэ. Хуралцсан шүү дээ, тий? Юмаа сайн тооцоолоод аль нэг ер нь бол яг цагтан тулахгүйгээр наан сайн ингээд анхаарал наан юмнуудаа бэлдсэн байвал дараагийн гарах эрсдлээс хамгаалах юм байлээ л дээ. Би яг нөгөө нэг цагийн тусаад очоод одоо яг би чинь дараагийн 2 тусан уулздаг гэж байгаа байхгүй. Тэгвэл одоо ингэ миний хамаг юм л болчихсон. Тэгээд одоо яарах үздэг үгүй юм. Ингээд ирснийхаа маргааш өдөр нь би яг хотын төвөөр ингээ ганцаараа алхчихсан байхгүй юу? Орчиндоо танилцаа. Тэгсэн чинь ингээ хин ч намайг танихгүй, би шинийгч танихгүй ингээд амир өөрийгөө амир жижигхнэр мэдрээд тэгээд анх бол яг ээж аавын ирэх охин энд ирсэн. Тэгээд надад яг сайн талаараа өөрчлөгдсөн зүйл нь гэх юм бол юмд хандах хандлага арай өөр болсон гэх юм уу? Яг нэг бие даах чадвар нь арай ихсээ, цагийн менежментээ хийж сураад, санхүүгийн сахилга баттай болоод тэгж л өөрчлөгдсөн байна да. Гэтэ энэ ч айгүй боломжууд байгаа надад харагдсан. Тийм. Одоо би ч бас хөвшөнд орж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд дөнгөж нөө 19 20-тай хөвгүүд ирээд амар боломжтой санагдсан. Тэгээ би яг гэрчээ бодчих. Би яа тэгээд 19 20 тахтай гадагшаад шүү. Яа. Наач хаасайгүй бодсон бодол шүү. Би тэгтээ яг үнэндээ яг 19 20-тод өөр тийш явж исэн байхгүй. Би яг тухайн үед болохоор их сургуулийн оюутан байсан. Тэгээд би ерөөсөө Монголоос ийш явж үзег байж байгаад Америк явжсэн байхгүй. Тэгээд би яг тэр одоо тэгж 20 настайдаа Америкт очижсэн юм. Тэгээд би чи энэ улсд бол бүр одоо 30 гарцсан байна гэлээ штэ. 30 ингээ гарч явах байна. Тэгээд яг адилхан бодол ингээ надад бодож байгаа. Би хэрвээ одоо магадгүй 19-тай 20-тай тий байсан бол бас энд ч одоо тий өчнөө юм сурж мэдээд өөр шал өөр гоё карьер ингээ хөөгөөд тий тэгэх боломж байна да гэж боддог. Тэгэхээр манай яг одоо магадгүй энэ хүчлийг ингээд үзэх тийм одоо маш залуу үеийн тий хүн байх юм бол энэ дээрээ асуудал өршөөлөө зөндөө тулгарна. Гэхдээ та нарт бас асар их боломж байгаа гэдгийг бас ингээ хэлмээр байна шүү тий. Тэгээ өөр нэг чухал юм. Хөөе энд одоо ингээд миний зүгээр нэг үгэл ярихад ингээ дөнгөж бас 19-тэй ч юм уу 20-тай 18-тай хүүхдүүд ирэхэд заримдаа одоо жоохон буруу юм руу ч юм буруу гэдэг нь одоо архитар шоу ч юм уу те цэнгэн ч юм уу за тэгээ яваа цаашаа нөгөө өвсний хэрэглээр ороод тийм одоо муу юмнууд бас мэрсэр ажиглагдаад бас дуулдаад байдаг. Тэгэхээр энэ талаар чи одоо тэ юу гэж хэлэх вэ? За энэ дээр бол мэдхгүй байна. Гэхдээ одоо яг нөгөө нэг хүүхний хомсрал шийдэх асуудал байна. Тийм ба тийм. Юм болоод хүмүүжлэл шийдэх ба. Хүмүүжлэл дээр бүх юм толгоор гэдэг тийм. Тэгээд юу тийм. Тэсний мэдхгүй юм байна. Энийг амар стресс болсон гэдэг байна шүү дээ. Тийм. Одоо ингээд яг ажил сургууль гэж стресс өөр стресс багтана. Одоо нөгөө төгжрээний агаарын одоо тий бохирдлын ч юм уу тийм стресс байхгүй тий нийгмийн нэг стресс байхгүй тий. Гэтэ надад нэг юм ажилласан. Эндхийн тинейж шүүц юм байна. Хөдөлгөх юм лээ. Тинейж сурнасны хүүхдүүд тий. Сурнасны хүүхдүүд нь ингээд ерөөсөө хөл үйлчлэл болохоор. За яаж вэ? Тэд нар яаж вэ? Гудамжаар ер нь бол дандаа ингээ бүлэгээр явж идэг заяа. Өсөлтсөн хүмүүс тэгэнгүүт ингээд ганцаар явж байгаа юмтай хүмүүс ойрлох ч юм уу, юм авч идэх ч юм уу, нэг тийм өдөж хоргоосон байдалтай. Тэнгүүт биднээс чинь хууль үйлчлэхгүй эргүүлээд биднээс тэрийг чинь уурандаа зохиод тавьчих гэж бодохоор чинь бид нар өөрсдөө эргүүлж шаардлага авчих.
Ааха. Энэ хоёулаараа амар хэцүү. Тэгээд тинейжрүүдээс амар хол яваарэ гэж хүсмээр байна. Би чи эдний тинейж гүлэг болчихсон шүү. Тэдээс мөргөлөх болсон шүү дээ. Тэсэн бол масам да. Мавам Чаг бүр гашраац байна шүү дээ. тийм. Гэтэ янз бүрийн тим яг зам гаргасан юм уу? Тийм. Анх дөнгөж ирчээд нэг 7 он жохоод тинейжрүүд нэг ундааны сав маань шүү дээ над руу. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө нэг мэдхгүй шууд анх ирчээд зөрүү шидэд. Урдаас нь ч зэрэг ч юм байл. Тэгээд тэгсэн нөгөө нэг хамт явжсан маань зүгж олдгүй наад чинь хуулийг өөрчлөхгүй чаан барьж аваад оцчвол тэгээд чи өөрөө л авах шүү дараа нь. Аа. Тэгж байсан. Хөө энд ингээд ер нь байр савны асуудал амар хэцүү байдаг шүү дээ. За, байр сав хэрэг солио гайгүй юу? Би өснөөс хойш нэг 3 нүүж. 3 нүүцээ. За 9 сарын дотор 3 нүүсэн байна. Тий. Тэгээ яагаад ингэж хүмүүс нүүгээд байдгийг. Одоо тухайлбал чи яагаад ингэж нүүгээд байдгийг. Ер нь бол хамт амьдарч байгаа хүмүүс амар хас. За. Заримдаа нь болохоор яг амар зарчмын үүднээс ерөөсөө таахгүй. Заримдаа нь болохоор айсан таахгүй ч юм уу. Тэгээд ингээд шал өөр орчин төсөлгөөс өөр хүмүүс нэг дав хамт амьдархаа тэгээд шоконд ормоор зангууд хардвал юм байлээ. Яг энэ дээрээс ингээ нэг юм толгуурлаа харахад энд ирээд мэдээж нэг олон хүмүүстэй цуг амьдарч байгаа шүү дээ, тэ. Үргэлж одоо ингээ ганцаараа нэг амар тансаг барин, тэ. Ингээ гифтээд сайхан тэрийгэ гифтээд байхгүй шүү дээ, тэ. Тэгэл олон хүмүүстэй цуг амьдарч байгаа. Ерөөсөө өмнө нь таньж мэдгүй хүмүүстэй цуг ингээ амьдарч байгаа. Тэгэхээр чи нөгөө үзэл санааны өсөж төрсөн орчны, тэ. Маш олон зүйлийн ялгаа салгаа ингээд нөгөө хүмүүсийн хооронд нөгөө асуудал үүсгээд, тэ. За тэгээд одоо ингээд тэрийгэ гол нь ухамсарлах хэрэгтэй байгаамаа хүмүүс. Тэг. Өөр хүмүүстэй хамт амьдарч байгаа шүүгээ бас заваа маваа байхаараа сэтгэл. За манай ирчээд бол тэр юмроо нэлээ ойрлох байхаа. За. Тэгээ одоо энд ингэдэж шүү дээ. Байр амир үнэтэй гэдэг чанд амир хэцүүсэн гэж байна. Тэр байранд чи идэг төлдөг одоо. Одоо л би сарын 450 төлж аваа. Тэгээс аяга баг авах. Гэтэ яг манх одоо хотын төвөөс нэг 30-35 минутын зайтай автобусаар явах. Тэгэхээр жоохон холдоо орно гэхдээ аяга цэвэрхэн орчинтай дуусах. Нэгэнт хөрөөгөө ойрт тусам үнэн ихсээд айгу байр нь хүүтрээ нухачны байрнууд яг жоохон юм чихтэй хүүтэн тэгээд цогн их гарна тэгээд төлбөр нь өндөр байдаг юм санагдсан яг үнэн их хэлдэг байдаг. За яг тэгтээ тэр үнэ байна. Тэр үл яг үнэ шүү. Хотын төвөөс гаргацсанаа арай гайгүй цэвэрхэн арай гайгүй аюулгүй те. Тийм орчин руу ирдэг байгаа. За байрны тухай тийм юм байна. За ирснээс хойш тэгээ ажил хэр солио гэрнэ. Би сарын дотор чи бас өшнөө олон юм үзсэн байгаа байхгүй тий. Тийм. Тэнгүүтээ би ирчээ нэг сүлгээний ажил авсан. За эхлээд би тэр болохоор цаг өгдөг байсан. Яг амар ажил байсан. Нэг хийх юм байхгүй. Тэгээд цагаа баг яаж өгөх үү гэж байждагсан. Тэгээд тэнгүүт чинь 7 хоногт надад 15 цаг яаж өгдөг. 15 цаг яаж хүрчин хааш өгөх юм. Энд чинь цагийн доод хэмжээ нь 12 евро 70 цент байдаг. Тэгээд 17-15 цаг ажиллахад багтдаг. Тэгээд 7 хоногт 30-40 цаг ажиллавал яг болдог. Тий, ерөөхдөө яг тийш шүү. Болдог. 40 цаг ажиллавч яг байрныхаа мөнгөийг survive хийн те. Survive. Чамны ята амьдрын. Байрныхаа төлөвлөлт хэрэглэндээ тэгээд таарна. 40 цаг ажиллах юм бол яг хөрөнгөлөх мөнгөтэй болж магадгүй. За тэгээд юу юм бэ? Штэ. Цэвэрхэн цандараа зөөгчсэн. За. Тэгээд зөөгчээж надад жоохон хэцүү санагцсан гэх. Тийм үү? Зарим хүн сонирхолтой гэж хэлдэг шүү дээ. Арайгүй. Гэт ингээд ачаалтын өдрөө бол надад ихтэй зүгээр юм билээ. Нөө наашсаас явсараа цаг амт урт өнгөрөө тэнгүүд хөнгөө юм уу ер чинь өдрийн 8 цаг яг ингээд цогцлог зогсож чорч юм байна. Морь шиг. Хөнгөө хахаар яг тийм байлээ. Тэгээд орой морой яг хөл нөгөө нэг тавхаа эргэлэхтэй урд. Тавхаа эргэл. Тэгээд яа Монголоос нэг жаргалтаас ирсэн байна да. Тэ тэр хэмжээгээр боломж нэг болчих шүү.
За, ийшээ ингээ маш олон залуучууд хэл сурах гэж ирдэг шүү дээ. За чи зүгээр нэг үгэл ингээ үннийг хэлээрэй. Яг хэл сурч болдог газар байна уу? Хэл чинь сайжрахаар юм байна уу? Сургуулиудын чанар нь яг үний гайгүй юм байна уу? Ямар юм бэ? Сургуулиудын чанар бас гэхээсээ илүү ер нь бол яг орчноос сурах юм шиг санагдсан надад. За. Яг орчиндөө олон гадаад найзтай болоод ч юм уу ингээд аль болохоор ингээд ярьж байвал хэл сайжрах юм шиг санагдсан. Би өөрөө нөө хэлсаагаад гэхдээ нэг цаг гаргаад хичээлээд авчих ч юм уу тэгжээш хэл сурна уу гэхээс зүгээр хичээлдээ явбал өглөөний хичээлдээ яваад өдөр нь ирээл тэгэл ажилдаа яваад нөгөө нэг хүн хичээлдээ явахдаа л нөгөө номоод илгээж хардаг байна. За тэр үл үнэн шүү дээ. Хажуугаар нь өөрөө бие дааж аймаар нухаж оролцож байжээс байна шүү дээ. Тэр яг нөгөө нэг адилхан хэлний төвшөндөө хүмүүстэй хамт уралдаж байгаа учраас төвшөндөө л хэлчин байх учраас аль болохоор өөрөө бие даагаад аль болох найз нөхдөдтэй болоод ч юм уу тэгчээж л ер нь хэл ажиллана. Зөв. Окей. За одоо ч би ястай гэж ярьж байна. Зөвсүүд эрг гоё сүлзээгүүд сонслоо. Тэгээд бас нэг үгүй гоё тий яриа өглөө. Тэгээд азсны хэлчихгүй. За тий. Манай энэ монголчууд хэрэг үлдчихэвэл л штэ. Юу хэрэг өгөөгүй наашаа дөнгөж ирэх гэж байгаа хүмүүс байх юм бол эрсдлээ заавал тооцоолж байгаад ирээрэй гэж байна. Тэр үнэн шүү. За одоо ихтэй хурж ирээд 1-2 сар чи ингээд ажилгүй байх боломж магадгүй амар өндөр тий. Чи ирээд ядаж нэг эхний 2 сарын байрныхаа төрөсөд фрилэнсийнхаа мөнгөтэй чи авчихгүй болоод ажил олдож мартахгүй ингээд хэцүү бараг ингээд 4-5 сар явдаг үе байгаа шүү тий. Тэгээд 4-5 сар ажилгүй 12 сар гарч байгаа үе мууяар бол ажил ерөөсөө олддоггүй гэсэн тий. 1-2 сар дөнгөж олдохгүй шүү. Тийм учраас яг эрсдлээ заавал тооцоолоод тэгээ жоохон сэтгэлийн хаттай тийм баад ирээд. Их алсын зорилготой л бол наашаа ирээрэй л тий. Тэрнээс яг ингээд зүгээр л Ирландд байчаад нэг богино хугацаанд байчаа буцна гэвэл баргаж мөнгөний үрлэг болно шүү. Хайр мөнгө л болно шүү. Тэрийг бас сайн бодолцоорой тий. Би энэ дээрээ нэг юм амар энэ ойлгосон. Суралцсан. Тэр юу гэж бодож байна чи? За яг тэр за юу ч байж болох учраас зүгээр яг энэ дээр нэг юм амар ойлгосон. Гэхдээ Монголд байхдаа ч гэсэн тэрийг бодогсон. Гэхдээ ерөөсөө л хүн хамгийн эхлээл зүгээр л ирүүлэх хэрэгтэй. Тий. Number 1 зорилго бол ерөөсөө монголч байсан гадаач байсан хамаагүй зүгээр л ирүүлэх хэрэгтэй юм байлээ. Эрүүл амьдрал дээр тулгуурлаж иж бүх одоо юм ингээд тулгуурлалт юм байлээ. Тийм учраас би чам зүгээр нэг зүйлийг хүссэн. Эрүүл аваарай. Бусд нь бүтэн заяа. Бусд нь бүтэн. Наажны одоо ингэж нэг өвдөл 7 хоног хоолой моолоо өвдөл гэх юм бол тэгэл ажиллаж явж чадахгүй л хэцүү ч байна. Харин хичээл намаа цаалаа. За ярьсагс баярлаа. Копи бүр амар хөрцөн биш наачаа одоо ингэ халуун юм байсан чи одоо